За баярлалаа. Ингч Жаргалын баяр хүү 5 дугаар микрофон. За оройн минь төргийе. Миний хувьд Эрдэнэ дотоос Орхон аймгаас ирж оролцож байгаа. За сүүлийн 7 жил бол энэ хуулийн засаглалын нүкс өв, шат дамжлага гэл энэ бүхнийг бол яг өөрийн биеэр үзээд явж байгаа. Энэ ч утгаараа бас энэ хүний эрхийг хамгаалахын тулд Монгол төрөөс дэвшүүлж байгаа эргэн төвтэй хараад ус шүүхэн хуулийн засаглалыг байгуулахад зөвхөн бие хоторлоод нутгатаа суугаадсангүй өөрөөсөө илүү гараад хойштой залуучуудын Монгол улсын иргэдийн эрх битий зөрчигдөөсөө улс хөгжих юм бол төрийн байгууллага иргэний ойлголцол нэг дэмжсэн энэ шалтгаан нь өөрөө улс хөгжих үндсэн гол хөшүүрэг болох юм шудраг нийгэм тогтоосоо шудраг болоосоо өөрчлөлтийг өнөөдөр энэ аппарат бол байхгүй маа гэдэг зүйлээс биш. За өөрчлөлтийг өнөөдөр миний оюун санаа дотроо бодож байгаа зүйлээс нь өөрчлөлт шинжил гэдэг зүйл чи явах юм шүү. Өнөөдрөөр бидний амьдралаар Монгол улсын иргэд дуусчихгүй, Монголын хувь зай дуусчихгүй, бидний үр хөвгдүүлнэ гэд энэ үүднээс ирж оролцож байгаа гэдэг та хүмүүс зөвөр ойлгоорой. Нэг зүйлийг онцолж хэлхийг хүсэж байгаа. Манай Монгол улс болоогүй байна. Нийгмийн шилжилтийн үедээ явж байна. Зас жанзлах хэвээр масар их зүйлүүд байж байна. Энэ зас жанзлах хэвээр ажлуудын нэн тэргуунд нь энэ хуулийн засал гэдэг зүйл маань өөрөө шинжлэгдэх ёстой юм шүү гэдэг зүйл. За зарим нэг нэр дэвшийн нэр хэлээд өгөхгүй бас ташаа мэдээлэлтэй салбарыг бас буруу харсан зүйлүүд бас байдгийн байна. Маш их засаж жанзлах зүйл байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ чинь орж байгаа улс төрчдөр иргэний төлөөллийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага энэ хүмүүсийн хэлж байгаа нэр юу илээ гэд бас бодоод үзээрэй. Миний зүгээс бол хуулийн байгууллагуудын дотор байгаа. Яг энэ түрүүнд тэр нэр дэвшиж бас хэлж илээ. Энд чинь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа 10 гаруй мянган албаа гэж байна. За прокурорын байгууллагад ажиллаж байгаа олон мянган албаа гэж байна. За хуулийн залтар 510 эдэн шүүгчүүд. Энэ хүмүүс бүгдөө муу мухай биш. Нэг үхрийн ивэр дөрөх юм бол 1000 үхрийн ивэр дөрөх ардын үгээр энэ асуудал маань өөрөө нийт юмар болохгүй байдаг. Тэр намайгаас харьцангуйс энэ хуулийн байгууллагын хуулийн засаглалын нөхдүүд бол мэдж байгаа. Энэ орж ирэх тоолдоо нэг иймэрхүү гэдэгт өмнө ярьдаг зүйл бол давтаж ярихыг хүсэхгүй байгаа. Гол ярьж байгаа зүйл маань ерөөсөө л салбараа цэвэрлээд өгөөч. Өөртөө юм шиг нэг ёс зүйн нөхрийг мэдсээрж байлгаал гэдэг. Өнөөдөр тэр хүндээ хариуцлага тооцохгүй хамгаалаад аваад үлдчихээр хойш нөхдүүд нь болдсон байна гэдэг тийм хар үгээр хэлэх юм бол ханд аваад идэх. Ингээд тэр үйлдэл чинь өөрөө ингээд энэ салбарыг бүхэлд нь муухай болгож харагдуулаад өнөөдрийн чинь хуулийн засаглал болохгүй байна гэдэг зүйлийг болохоор иргэд ярьж байгаа. Иргэд яг хардлагын үднэс ярьж болно. Гэхдээ яг энэ чинь тооцоо судалгаад гадаадын болон дотоодын хөндлөнгийн хизээж Монгол хүний авилга дүртэхгүйгээр Монгол улс төрчийн нөлөөнд автахгүйгээр олон улсын байгууллагууд нь дүнэлт гаргаад байгаа байхгүй. Жил болгон засаглалын үнэлгээ хийгээд индексийг гаргаад байна. Энэ дээр болохгүй байхгүй юм чинь. Тэгээ ийм учраас л өнөөдөр энэ чинь сууж байгаа хүмүүс өмгөөлөгчдөр, иргэнчдэр ингээд бүгд л засаа янзалж, сайжруулж игээл байж байгаа. Түүнээс энэ чинь нэр дэвшиж байгаа хүмүүсийг заавалж горжонготой муухай болгоод эсвэл тгээ ингээ гэж байгаа зүйл бол байхгүй. Бүгдөө л нэгэн зорилгот. Иргэнчдэр, улс төрчинчдэр. Миний хувьд бол өмгөөлөгч гэдэг хүнийг бол хүндэлж явдаг. Ур чадвараас үл шалтгаалan тэр хүний толгойд бодож байгаа ганцхан зүйл бол ерөөсөө л хүний төлөө, гэр бүлийн бүрэн бүтэн байдлын төлөө, ардчлалын суур болсон хүний эрхийг хамгаалахын төлөө явждаг. Тэгээ энэ хүмүүс өнөөдөр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсад өнгөрсөн хугацаанд болохгүй байгаа завхарлыг засах үйл ажиллагаанд ингээд өөрсдөөсөө илүү гараад хийчээ, бүтээчээ, нэрээ тэнцээ очил юу илээ гэж ингээд явж байгаа нь бол миний хувьд бол баярлж байна. Тэгээ хувь хүн рүү чиглэсэн энэ төр асуудал байхгүй. Ганцхан зүйлийг хэлхийг хүсэж байна. Жагсраага миний санаж байгаа бол жагсраа гэсэн тухайн Монгол Ардын хувьсгалт намын нэг том хурал дээр хэлжсэн. Тэгээ түүнийхээ дараахан бас өөдүүлсэн. Намын залуучуудаа ардчлалыг та нар хөрсөнд нь суурлуулаад болцсон гэж бодож байна уу? Болоогүй шүү гэж хэлжсэн. Энэ үед би бол 90 оны сүүлээр жоо 10 жилийн хүүхэд байсан. Энэ үг санаанд орчих. Тэр та нарт би хандаж бүгдэнд нь хандж энийг сошиалоор үзэж байгаа, хэвлэл мэдээлэлээр үзэж байгаа, төр төсөж байгаа. Өөртөөс илүү гараад энэ болохгүй байгаа салбараа засчихъя явж байгаа. Сунган шалруулж байгаа энэ хүмүүст ганц л зүйл. Ардчлал болоог байгаа шүү манайхаа.
хүний эрх маш ихээр зөрчигдөж байна. Хуулийн засаглалт чинь болохгүй хүмүүс зөндөө байна. Тэр хамтдаа энэ бүгдийг засаад үр хөвгтэй нэг аятайхан нийгэм үлдээх төлөө өнөөдөр миний хийх үйлдэл юм шүү гэдгийг бод сайн ажиллараа амжилт хүсье. За одоо Батмөнхийн оюун